За студио тавтай мөрөл та бүхэндээ маш гоё сонирхолтой зочноороо уулзах гэж байгаа. Ер нь бол хүн болгонд хэрэгтэй мэдээлэл өгөхөөр ирсэн зочнотойгоо уулзах гэж байна. Тэгээ зочин маань та за тэгёо. За нүүрний йогийн багш Туул хүрэлцэн ирсэн байна. За тэгээ таныг студид орж байна. Монголын йогчтой холбооны тэргүүн йогийн багш Туул гайхалтай Монголын йогчдын холбооны тэргүүн багш Туул. За тэгээд манай үзэгчд маань яг нүүрний йогтой холбоотой зүйл мэдээж эмэгтэйчүүдийн дунд сүүлдээ бол эрэгтэйчүүдийн дунд ч нэлээ юм топ сэдв те хот одоо халуун сэдв болж байна. Тэгэхээр өнөөдөр энэ одоо Монголын йогчдын холбооны тэргүүн багш Туул ирсэн байгаа дээр нэвтрүүлгээ заавал үзээрэй, ярилцлагаас бас хэрэгтэй мэдээлэл аавна гэдэгт бол зөө итгэлтэй. За сайн байна уу, танд өдрийн мэндийг хүргэе. Студид хурж ирж за бидний урилгыг хүлээн авсан танд их баярлалаа. Сайн байцгаана уу? Та юу микрофоноо жоохон татаж болно? За. Ойртоо суучихаа. Татаж болно багшаа. За, би таныг танилцууллаа. Гэхдээ та өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаад боруулаа. Өнөөдрийнхээ ярилцлагатаа орё гэж бодож байна. За, намайг Туул гэдэг. Монголын йогчдын холбооны тэргүүн нэр ажиллаж байгаа. За, өнгөрсөн жил 9 сараас хавлаад ажиллаа аваад ингээд ажиллаж байна. За, тэгээд Бадамлынхаа йог төвийг үүсгэн байгуулсан. За, манай Бадамлынхаа йог төв бол сая 9 сард 10 жилийнхаа хийлээ. За, тэгээд ийм хүн байна. Би бол ерөөхдөө миний яг үндсэн мэрэгжил бол найруулагч мэрэгжилтэй. Оо, манай телевизийн салбарын. Телевизийн салбарын айгүй олон жил entertainment чиглэлээр найруулагчийн ажлыг хийсэн. За тэгээд 11 жилийн өмнөөс эхлээд одоо бүр ингээд мэрэгжлийн ажлыг сольсон гэх юм уу? Тийм яг руу ингээд ороод. Аха. Эхлэх зэг нь тэр одоо йог руу сонирхох эхлэх зэг хаанаас өсөв? Яаж явж байгаад найруулагчаас йогийн замнал руу оров тийм их сонирхолтой санагдаж байна. Тийм анх эхлээд бол хүмүүс ямар сони юм бэ? Бараг юу хийгээд байгаа юм те. Тэгээд бараг үндсэн ажил ингээ орхиж байгаа юм уу гэж айгуу сонирхдаг байсан. Тэгээд одоо магадгүй 10 жилийн дараа л би хүлэн зөвшөөрөгдсөн байх гэж бодож байна л да. Тухайн үедээ бол яг хамгийн төгсгөлд одоо энэ ТV-сээр гараад байгаа Саятан болгох дамжаа гэдэг киноны продюсерээр ажиллаад тэгээд тэр кино маань 26 анги хийгдсэн. Тэрний 24 анги нь яг дэлгэцэнд гарсан байна. Тэгээд тэр киногоо дуусгаад нэг амсхийх гэх юм уу те. Ер нь бол нөгөө найруулагчийн ажил тэгээд яг энэ entertainment телевизэн чиглэлд ажиллаж байгаа хүмүүс бол нэлээд ачаалттай ажилдаг. Одоо оюуны хувьд айгуу тийм ядардаг гэх юм уу те. Тэр үед яг нэг тийм цикл үе байсан юм шиг байгаа. Тэгээд би нэг тийм өөртөө тохирсон, өөрийгөө амраах, өөрийгөө хайрлах тийм юм хайж яваад тэгээд одоо энэ манай жүжигчин шүүдрээ манай тэр Саятан болгох дамжааны гол дүр нэсэн. За. Тэгээд шүүдрээ нэг өдөр ингээд пост тавьсан. Тэр нь болохоор ингээд би ингээд йогоор хичээлж үзлээ гэд ийм те. Тэгээд амар гоё сонголтоо харуулсан тийм зураг тавьсан байсан, пост тавьсан байсан. Тэгээд би очиж үзээл да хоёлаа хамт очил. Йоо тэгэлгүй ах их чинь ингээд хоёлаа хамт явъя гэд. Тэгээд анх очиж танилцчихсан. Тийм. Тэр үед энэтхэгт сураад төгсөд ирсэн Золзай гэд багш маань байсан. Тэгээд багшийнхаа тэр сургалтын дээр суугаад. Тэгэл ерөөсө баг эхнийхээ өдрөөс л ерөөсөө л энэ миний явах зам байна. Тэгэл энэ одоо би ер нь бол баг хэр орхитал нэг тэгж боддгоо. Тэгэхэд шууд л би ер нь яаж багш болдгийг би ер нь багш болъё гэх. Оо тэгж бодсон. шууд орж ирсэн. Хүчтэй мэдрэмж орж ирсэн мэн тий. Тэгэхээр ерөөсөө л миний нөгөө хайж авсан тэр хүртэл нэг эрэлхийлээд ингээд өөрийгөө хайгаадсэн тэр зүйл мөн байсан болов гэж би боддоо шүү дээ одоо. Таны хувьд тэгэхээр ер нь йог гэд бүхэл утгаар нь цөмөр нь авч үзвэл ер нь юу вэ? Йог гэдэг маань яг одоо ингээд тий миний хувьд яг уу ер нь бол нөгөө амар амгаланд хүргэх арга зам гэж хэлээд байгаа шүү дээ. Яалтчгүй би өөртөө хамт байх хугацааг йог болгох юм болов гэж үздэг. Йогийн яг тодорхойлолт нь бол бие махбод сэтгэл зүрхтэй оюун санаа нэгтгэх арга зам гэж үзээд байгаа шүү дээ. Тэгэхээр яалтчгүй бид нар бол ингээд миний хийжсэн урдны хийжсэн ажилч тэр одоо энэ хүм төрөлхтнийг ингээ харж байхад дандаа л юм гадна талын өнгөн зүйл рүү айгүй их одоо ингээ анхаарлаа төвлөрүүлж ажиллаж амьдарч те бүх цаг нь ингээ өнгөрчөөдөг. Гэтэл бид нар яг дотоодтойгоо биетэйгээ ерөөсөө л ингээ хамт байдаггүй.
Бүх юм л гадна талдаа л ингээл урсаал өнгөрөөл идэг. Цаг хугацаа ч гэсэн одоо хүмүүс ярьдаг штэ. Цаг хугацаа ямар хурдан явж байна л гэлдэгдэг те. Гэтэл яг энэ цаг хугацаанд бид нар өөртөө хамт байсан цаг хугацаанд хэрвэлээ гэд бодвол ингээд ер нь барагтаа ингээ өөртөө хамт байдгүй, бусдад анхаарал халамж тавьдаг тий. Одоо ялангуяа эмэгтэй хүмүүсийн хийдэг зүйл бол олон хүн рүү анхаарал тавьдаг шүү дээ. Аав ээж рүүгээ. За тэгэл хань ижил рүүгээ, өөр хүүхэд рүүгээ гэл баг өөртөө би хизээ хамт байлаа гэмээр тэгж цаг хугацаа өнгөрдөг. Гэтэл йогтой байгаа хамт өнгөрөөж байгаа тэр нэг цаг 30 минут бол өөртөө л хамт байдаг. Тэр үед бол хамгийн гол нөгөө чухал зүйл биднээс ингээд орчин үед бол нөгөө бясалгал хийх хэрэгтэй гэл ингээд яриад байгаа. Яг өөрөө ингээд харахад дасгал хөдөлгөөн хийгээд байгаа юм шиг тий. Ингээд харахад тэнцвэрийн дасгал, сонголтын дасгал ингээд хийгээд байгаа юм шиг харагддаг. Мөртлөө тэр бол бясалгал хийж идэг. Тухайн тэр үед нөгөө йогийн чинь хамгийн чухал анхдагч одоо суралцах ёстой зүйл нь амьсгал байхгүй юу? Амьсгалаа хэдий хэмжээнд ингээ бүрэн дүүрэн тий одоо ялангуяа хөвлөө рүүгээ амьсгалыг одоо зөв амьсгал буюу гүн амьсгал гэж хэлдэг. Тэгээд ингээ гүн амьсгалыг хамгийн түрүүнд хүн ингээ суралцах ёстой. Хүний амьдралын одоо тэнцвэртэй байх хамгийн одоо чухал зүйл буюу 5 нэг зарчмыг йог дээр ярьдгийг. Тэрний нэгдүгээрт бол амьсгал, хоёрдугаарт одоо хооллолт, тэгээд дасгал хөдөлгөөн, зөв амралт, тэгээд эерэг зөв бодолтой байх гэж байна. Энэ 5 зүйлийг хүн яг тэнцвэртэй байлгаж чадах юм бол хүн эрүүл байдгийн байна, амар амгалан байдгийн байна. Тэгээд гой залуу насаа удаан хугацаанд хадгалж үлдэх тийм боломжтой байдгийн байна. Тэгэнгүүт хамгийн түрүүнд амьсгал гэдээ яриад байгаа зү тэ. Тэгэнгүүт ингээ гайхаар юу амьсгал тэ бид нар зүгээр л удаа амьсгалж чинь бид нар зөв амьсгалж чинь л гэж хүн болгон боддог тэ. Гэтэл ихэнх хүмүүс ингээ тестлээд одоо хичээл дээр ингээ харахад бол дандаа дутуу амьсгалдаг. Дандаа уушгийнхаа багтаамжийн 30% ашиглаж амьсгалдаг байж байгаа. Тэгэхээр ингээд зүгээр хамгийн энгийнээр бодоод үзье л да ингээд хүн ямар үед тайван амьсгалдаг вэ? Ямар үед амьсгалд авахцдаг вэ гэд ингээд бодохоор мэдээж ууртай, уцаартай, яарсан, сандарсан, айсан, цочирсан ийм үед л амьсгал ингээд авахцаал тий ингээд одоо тийм богинохон амьсгалдаг. Энэ бол ерөөхдөө ялангуяа одоо сүүлийн үед нийгэм өөрөө стресстэй байна. Стресстэй ийм нийгэмд бол хүн богинохон л амьсгалдаг юм байна. Гэтэл ямар үед нэг гоё ингээд уртаар амьсгал авмаар ингээд санагддгүү гэхээр нэг тийм сэтгэл нэг тайван ялангуяа байгаль дээрээ байгаа те нэг бүр ингээ байгаль дээр гарахаар цаанаас ингээ урт амьсгал авмаар нэг санагддаг штэ. Яг тийм үед л хүн ингэж урт амьсгалдаг. Тэгвэл өдөр тутам бид нар яг энэ гүн амьсгал буюу энэ урт амьсгалаар амьсгалах ёстой байдгийм байна. Тэгжээс сэтгэл санаа өөрөө тайван амар амгалан төдий хэмжээгээр одоо бүх зүйл тэнцвэртэй байдаг гэж үздэг. Сая багшиг ярьж хахад яалтчгүй нөгөө урт амьсгал аваад гүн амьсгал аавна гэсэн чинь шууд л нөгөө хөдөө гараал тий 100 хөдөө гарахаар нэг гээл нэг амьсгал авдаг шүү дээ. Яг тэр мэдрэмж төртлөөлдөө тэгсэн багшиг ингээл нөгөө байгальтай ойрхон гэдэг зүйлийг ярьж байна. Тэгэхээр ер нь яаж амьсгалах ёстой? Амьсгал бол одоо зөв амьсгал гэж тооцоод байгаа юм бэ? Бид одоо яг заримдаа амьсгалж байгаагаа ч мартаад ерөөсөө ингээл таны хэлдгээр бол хурдан богино амьсгалаад идэг. Гэхдээ нөгөө талдаа бол ийм одоо урт амьсгал авах нь одоо эрүүл мэнд тайван байх тий оюун санааны ийм доктортой байдалд шууд нөлөөлдөг гэж ярьдаг л да. Тэгэхээр энэ талаар бас манай багш маань бас нэг богино одоо зөвлөмж өгвөл тий. Хамгийн түрүүнд бүгдээрээ зөв амьсгал, гүн амьсгалаар амьсгалдсан байна уу гэдгээ тестлээд үзэх хэрэгтэй. За тестлэхэд бол маш амархан баруун гарыг гиз хэвлийн дээрээ байрлуулад за зүүн гарыг одоо хөхний дотор талд буюу тэгээ цээжин хэсэг дээрээ байрлуулад тэгээд гүн амьсгал авна. За нэг 2-3 удаа ингээд амьсгалаа аваад үз. За тэгэнгүүт ингэж тестлж болно. Хэрвээ миний хэвлийн ингээд сүдийгээд амьсгалыг оруулаад одоо хэвлээ сүдийн гэдэг чинь эхлээд хэвлээ рүүгээ оруулаад дараа нь цээж рүүгээ оруулаад гаргаж байгаа шүү дээ тий. Ингэж амьсгалж чадчихвэл бид нар зөв амьсгалж чинь гэсэн үг. Ихэнх хүмүүсийн хувьд яадгүй гэхээр амьсгал авахдаа гизээ татааддаг. Тэгэнгүүт зөвхөн цээжний хэсэг дээр л амьсгал орж байгаа гэсэн үг. Гэтэл биднээсийн нөгөө гүн амьсгал гэдэг байгаа нь бүр энэ хэвлийн амьсгалаар амьсгалах, бүр энэ өрцнийхөө булчинг ашиглаж амьсгалах амьсгалыг хэлээд байгаа.
Энэ үед бол яг ингэж чадчихвэл та зөв амьсгалж чадчихна. Хэрвээ гизээ татаад ах юм бол буруу амьсгал буюу нөгөө дутуу амьсгалаараа амьсгалаад байна гэж үздэг. За тэгэхээр одоо хэрвээ магадгүй ингээд хэрвээ та буруу амьсгалтай юм уу те богинохон амьсгалтай ах юм бол гүн болгох нь шүү дээ. За тэгэхэд бол хоёр гарынхаа алгыг гид цэвлийн дээрээ байрлуулад амьсгал авахад яг шаар хийлж байгаа юм шиг гид зурагшаа цүдийгээд амьсгал гаргахад гид цэвлийн хоошоо татагдана. Амьсгалаа гаргахдаа ер нь хамраараа гэдэг нь л ер нь йог дээр хамраараа амьсгалаа аваад хамраараа гаргахыг зөвлөдөг. Гэхдээ хүн ингээд амьсгалаа зарим хүмүүс ингээд хамраараа гаргахад хэцүү байгаад байдаг. Тэр тохиолдолд бол амаараа гаргаж бас болно. Ер нь бол яг зөв амьсгалах дүрм нь бол хамраараа амьсгалаа аваад хамраараа амьсгалаа гаргана тий. Одоо энэ дасгалыг ингээд хийгээд байхад ер нь байнгын зөв гүн амьсгал авдаг байх боломжтой байд юм уу? Эсвэл яг өдөр тусгай цагийг гаргаад те яг энэ амьсгалдаа төвлөрөөд ингэж дасгал хийх нь зөв байд юм уу агшаа? Одоо ингээд буруу амьсгалтай байгаа хүмүүсийн хувьд, дутуу амьсгалж байгаа хүмүүсийн хувьд бол одоо шууд зөв болгоч нь гэхэд хэцүү. Энд чинь нэлээд удаан дадал бас орох шаардлагатай. Тэгэнгүүт өдөртөө нэг 5-аас 10 минут орчим өөртөө цаг гаргаад тэгээд амьсгалаа ингээл ажиглаал тэгээ би хөвлөө рүүгээ оруулж гин тэгээ бүр тоолж болдог. Жишээлбэл хамгийн анхлаад хийж байгаа хүмүүсийн хувьд 4 тонн амьсгалаа аваад 6 тонн амьсгалаа гаргана. Тэгэхээр 6 тонн гэдэг чинь арай жоохон урт гаргаж байгаа шүү дээ тийм. Ер нь бол хүний амьсгалаа авах тонн богино, амьсгалаа гаргах нь урт байдаг. Тэгэхээр энийгээ бүр ингээд үржиж болдог. Одоо жишээлбэл нэгийг харьцах нь 2 буюу 4 тонн амьсгалыг авсан бол 8 тонн амьсгалыг гаргах. 5 тонн амьсгалыг авсан бол 10 тонн амьсгалыг гаргах гэж ингэж зөвлөдөг. Зүгээр анхлаад хүмүүс ийм дадал байдгүй учраас 4 тонн амьсгалаа аваад 6 тонн амьсгалаа гаргаад ингээл дадлагжуулаад авах хэрэгтэй. Өдөртөө нэг 5-10 минут орчим тий. Гэтэл яг тэр хугацаанд хүн яадгүй гэхээр бясалгаж идэг. Амьсгал дээр хүн төвлөрөөд ирэхэд ер нь бясалгалын хамгийн анхны хэлбэр нь амьсгал байдаг. Амьсгал дээр төвлөрөөд эхлэхэд л хүн яг тэр гүн бясалгал руу орж эхэлдэг. Хэдүүлээ нэг үзэх үү? Тий үзээ тий. Манай үзэгчид бас дагаад яг одоо үзчихвэл будин дээрээ суугаад эсвэл одоо ажлынхаа ширээн дээр суугаад машиндаж байх юм бол ямар ч тохиолдол байх юм бол хэдүүлээ хамт нэг дагаад багшигаа дагаад тий хийж үзье гэж бодлоо. За тий. Гид цэвлийн дээр гарыг байрлуулаад. Тэгээ нүдээ зөөлөн ханаад нүүрний бүх булчингаас суллээ. Хамрын үзүүр дээр анхаарлыг төвлөрүүлээд хамраар орж гарах амьсгалыг ажиглаарай. Амьсгал авахад таны хамраар сэнгэнсэн сэрүүхэн агаар ороод амьсгал гарахдаа бүлийн халуун болж байгааг мэдрээ. Амьсгал авахад сэрүүхэн сэнгэнсэн эрүүл цэвэр агаар ороод амьсгал гарахдаа бүлийн халуун болж байна. Одоо гид цэвлийн дээр анхаарлыг төвлөрүүлээд амьсгал авахад гид зурагшаа яг шаар хийлж байгаа юм шиг цүдийгээд аль болохоор цээжний хэсэг маань хөдлөхгүй амьсгал гаргахад гид цэвлий хошоо баган нуруу руу татагдчихэ. Ингэж амьсгалж чадчихвэл гүн зөв амьсгалж байна л гэсэн үг. За ингээх маягтай ингээд дадлагжуулаад байна. Тэгээд нөгөө амьсгалаа авахдаа 4 тоондоо тоолно тий. 1 2 3 4 гээ тоолоод амьсгалаа гаргахдаа 1 2 3 4 5 6 гэд ингээл тоолоод тавтамжтайгаар ингээл хийгээд байна. Ямар гоё юм бэ? Сая багшийнхаа ингээд дууг сонсоод ингээд нүдэ ханаад нэг амьсгал авсан чинь ингээд нүдэ нисэн чинь ингээд нүд амарцсан юм шиг. Нөх гоё ингээд сэлмэд гараад төрөөд ирлээ гэдэг шиг. Тий, яг гоё мэдрэмж төрсөн. Ер нь ихэнх хүмүүст яг ийм гоё мэдрэмж төрдөг. Ягаад тэгэхээр нөгөө түрүүн хэлжсэн бид нар ерөөсө бүхэл зүйл ингээл хажууд урсаал ингээл өнгөрөөд байдаг. Гэтэл яг өөртөө ингээл хамт байсан чинь яг үнэхээр тэр аз жаргал гэж юу юм бэ гэдэг зүйлийг хүн яг мэдэрч чаддаг. Тэгэхээр тайван амраа амгалан өөртөөгөө хамт байх. Тэгээл нэг тийм гоё одоо ингээл жишээлбэл дадлагжуулаад энэ амьсгалын техникийг өшөө бид нар богинохон хэлээ шүү дээ. Тэгэхээр урт хийхэд бол бүр ингээд
цаг хугацааг умарцсан юм шиг, цаг хугацаа зогсцсон юм шиг тий. Тэгээд хүний амьсгал удаашрдаг, зүрхний хим химнэл удаашрдаг. Дээрээс нь нөгөө парасимпатикийн одоо мэдрэлийн систем идэвхждэг. Тийм учраас тарих бол маш сайн гоё амардаг тий. Маш гоё юм байна. Энгийн мөртлөө хийхэд тийм маш одоо заавал нэг юм техник технологич гэдэг юм уу эсвэл нэг төхөөрөмж хэрэггүй. Ерөөсөө нүдэн анаал чимээгүй орчинд хийхэд л болох юм. Тэгэхээр миний ойлгосноор бол амьсгалаа аваа, тайвширлаа, амьсгалаа хамраараа авахдаа яг үлээж байгаа шаар мэт гидсэн гэж төмбөж өхөнөө, сүдэж өхөнөө амьсгалаа гаргахдаа бас нөгөө шаарны нөгөө хий гардаг шиг ингээд татах маягаар явах нь байна. За тооны үед бол амьсгалаа авахд 4 тоонд аваад гаргахдаа 6 тоо, за цаашлаад амьсгалаа авахдаа 5 тоо, 8 гаргахдаа 8 гэдэг юм уу те. 10 тооч гэдэг юм уу те. Нэгийг харьцсан 2 гэдэг ингээд нэмээд иж болдог те. Инхээр амьсгал ингээд удаашрч ин гэсэн үг шүү дээ. Тийм байгаа зү те. Гүн болж байгаа гэсэн. Одоо ингээд бид нарт бас ингээд йогийн талаар ихээр йог ингээд төрөл байгаад идэг тий. Тэр хідэн төрөл эд юм бол тэр талаар та надад биднэрт хэлээд өгөөч. За одоо орчин үед бол нэлээд олон төрөл болчлоо. Хамгийн гол одоо тэр нөө олон төрөл байх нь бол хамаагүй ямар ч төрлөөр та хичээлж болно. Гэхдээ эцсийн зорилго нэг зогсоол дээр л очино. Тэр нь болохоор хүн аз жаргалыг мэдрэх, амар амгалангийн төвшөнд хүрэх гэдэг л ерөөсөө тийм гол зорилготой. Орчин үед одоо хөгжиж байгаа төрлүүд бол нэлээд олон төрлүүд байгаа. Тэрнээс одоо жишээлбэл биднээсээ мэддэг халуун йог гэдээ байна тий. За тэгээд агарын йог гэдээ байна. Одоо энэ сүүлд нүрний йог гэж сайн ярьжсэн тий. Би бол бас ёны йог буюу эмэгтэйчүүдэд зориулсан одоо арцэг яруулын булчингч хангалдаг йог бас саадаг. Ирчүүдийн йог байна, жирэмсний йог, ахмадын йог, хүүхдийн йог гэл маш олон төрөл байгаа. Тэгээ энэ нь болохоор нөгөө зорилтод яг тэр тухайн хүмүүстэй зориулсан төрөл болж хөгжиж байгаа. Яг энэний бол одоо анхдагч буюу одоо үүсэл гарал үндэс нь бол хаатгаа йогоос эхэлдэг. Тэгээ хаатгаа гэдэг нь өөрөө орчуулах юм бол нар сар гэдэг утгаар орчуулагддаг. Тэгэхээр мэдээж бүх зүйл бол инь ян энергиэс одоо тогтдог гэж үздэг шүү дээ тий. Эрэгтэй эмэгтэй хүн байна, халуун хүйтэн байна, өдөр шөнө байна гэл тий. Бүх зүйл энэ яг хоёр туйл одоо яг энэ энергиэсээ бүрддэг. Тэгэхээр хаатгаа йогийн хувьд бол ерөөсө гол зорилго нь инь ян энергийн тэнцвэрийг хангах буюу тэнцвэржүүлэх юм йог л гэж үздэг. Суур йог нь. Зөв. Өнөөдөр бид илүү нөгөө түлхүү нүүрний йогийн талаар ярилцъя гэж бас бодож байгаа. За тэгээд нүүрний йог сүүлийн үед бол нэлээд хүмүүсийн чихэнд их сонсогдсон баах. Үүгээр хичээлж байгаас хүмүүс их байгаа юм шиг харагдлаа. Би хүртэл нүүрний йогийн бас хичээл бүртгүүлсэн байдгийн. Тэгээд харамсалтайнаас яг тууштай явж чадаагүй багшаа. Тэгээд энэ нүүрний йог гэж ер нь юу юм, энгийн ямар дасгалууд ордгийн те хизэнээс бас үүсэл гаралтай юм бас илүү тодорхой ярил. Нүүрний йог ялцчгүй дэлхийд тренд болоод байгаа. Сүүлийн бас ийм хэлбэр нь йогтой хосолсон хэлбэр гэж хэлж болно. Энэ маань өөрөө маш олон мянган жилийн өмнө үүсэл гаралтай. Өнөөдөр би болоод өнөөдөр нүүрний йог гэж одоо түгэнд харахад байгаа зүйл ерөөсөө биш. Клеопатра хатан хүртэл нүүрний дасгал хийдэг байсан юм байна гэхээр одоо манай эртний өмнөх болоод явчихсан шүү дээ. Тийм эртний 40-од оны үед амьдарч ирсэн хатан. Тэгэхээр маш эртний одоо тийм арга барил. Урд нь бол exercise хүн дасгалын хэмжээнд aerobic гэж хэлдэг байсан, нүрний фитнес гэж хэлдэг байсан юм төрөл бол одоо сүүлийн нэг 20 орчим жилд йогтой хосолсон маягаар бас хөгжиж байгаа гэж хэлж болно. Ер нь бол яг йог гэж орж байгаа учраас нөгөө л амьсгал яригдана. Тийм амьсгал дээр төвлөрөөл гол нь ерөөсөө нүрний йог өөрөө маш том одоо стресс менежмент гэж хэлж болно. Нүрний йог хийсэн хүмүүс бол маш сайхан амарч гин, тайвширч гин, нойрны чанар сайжирч гин тий. За дээрэс нь одоо ингээ арьс маш гоё болж гин, өвчлөө нуглаа тэнийж гин. Энэ бол юутай холбоотой гэхээр сэтгэл санаатай бас их холбоотой байдаг. Ганцхан гадна талын хідэн булчин хөдөлгөх гэдэг нь чухал биш. Энэ булчингууд хөдөлснөөрөө тэр тарих мэдрэлийн системд ямар одоо мундаг үүрэг гүйцэтгэдэг вэ гэдг нь л айгүй чухал байгаад байна.
Тэгэхээр нүүрний йог дээр бол яг амьсгалын техникээс заахаас гадна нүүрний одоо үндсэн дасгалуудыг заана. За тэгээ биеийн йогтой бас зарим тохиолдолд хослуулдаг, хавсруулдаг. Одоо жишээлбэл хүзүүн мөр нурууны одоо дээд хэсгийг халаах дасгалууд тий. За тэгээд чилээ гаргах ийм дасгалуудыг бас хавсарсан маягаар оруулж өгдөг. Яагаад тэгэхээр ганц нүүр маань зөвхөн л биднээсээ харагдаад байгаа энэ хэсэг бас биш шүү дээ. Энд чинь ерөөсөө одоо жишээлбэл хүзүүний булчин чангараад хуян хөөрнө гэж бид нар ярьдаг штэ. Ингээд л байх юм бол нүүрний цусан хангамж бол хаагдчихл байдаг. Тийм учраас энэ хүзүүн мөр нурууны хэсгийг бас идэвхжүүлсэн дасгалыг оруулж өгдөг. Нүүрний одоо үндсэн дасгалуудаа ингээд хийгээд хавсарсан маягаар. За тэгээ төгсгөлд нь бол бас одоо яг амраах дасгалуудыг оруулж өгдөгөрөө онцлогтой. Үндсэн нүүрний одоо хідэн дасгалууд байдаг. Яг нь дэлхийд бол маш олон төрлийн тийм дасгалууд бол байгаа л да. Энэ нь одоо орчин үед хүмүүс зохиогоод байгаа ч юм биш. Үндсэн одоо хуучин хэрэглэгдчихсэн дасгалуудыг одоо сэргээж гаргаж ирж байгаа л хэлбэрүүд гэсэн үг. Тийм нүүрний йог болчороо нөгөө амьсгалтай хослуулаад тийм хийгдэж байгаа. Ер нь одоо ингээл нөгөө насжилт явагдаж байна. Тийм эмэгтэй хүн ялангуяа 25 нэмэх 30 болоод ирэхээр яалтчгүй одоо арьс сулардаг ч юм уу. Тэгэл янз бүрийн байдлаар эмэгтэйчүүд маань бол зохицуулдаг, тарлах дардаг ч гэдэм үү. Эсвэл одоо бүтээгдэхүүнээр гэдэг ч юм уу. Тийм йог гэдэг нь бол нүүрний йог нь илүү ийм натурал аргаар арьсыг чанга хിവэр нь байлгах гадаагаал арга зам гэж ойлгоод байгаа. Тийм агшаа. Байгалийн одоо арга замаар бид нар арьсаа залуугаар нь хадгалж үлдэх тэр боломжийг л бүрдүүлж өгч байгаа. Мэдээж хэрэг нас ахин гэдэг маань өөрөө хөшрөлтийг зогсооч нь те бид нар тийм арга аргачлал одоо зохиоч нь гэсэн зүйл өрөөсөө байхгүй. Хамгийн гол нөгөө наснда нэг толиотой сайхан байх гэдэг зүйл байгаа штэ. Нүүрний йогоор тогтмол хичээлдэг хүмүүсийн хувьд бол одоо үндсэн ижил насныхнаасаа нэг 5-10 жил бол залуу харагддаг. Ямар гоё юм. Тэгэхээр одоо жишээлбэл 40 хүний 30-тай харагдаад 50-тай хүнийг 40-тай харагдаад байхад бол энэ бол нормалны шүү дээ. Тэгэхэд одоо хүн заавал 80-тай би 20-тай юм шиг харагдана гэдээ одоо ингээд яваад иж болохгүй шүү дээ. Чи байх боломж байхгүй. Бас нөгөө нүүр нь бүр хөдөлгөөнгүй болцсон бас байгаараас. Тэгээд одоо сүүлийн үед янз янзын тарилга, янз янзын одоо ийм арга аргачлалуудыг зөндөө хэрэгжилж байгаа. Гэхдээ энийг бол үгүйсэхийн арга байхгүй чинь бас нэг зорилтод зүйл гэж байгаа шүү дээ. Одоо жишээлбэл хүн нүүрний йог хийгээд намхан амартай байснаа өндөр амартай болчихно гэж байхгүй. Хүний хамрыг одоо төрхийг бид нар өөрчилж чадахгүй тий. Давхраагүй хүнийг гинт одоо нүүрний йог хийгээд давхраатай болгоно гэж болж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол яалтчгүй л нөгөө мэс заслын аргаар бид нар шийдэх ёстой л асуудал шүү дээ тий. Тэгэхээр эн чинь нөгөө онцлог одоо ямар тохиолдолд одоо жишээлбэл тэр филлер гээл дүүргэлт гээл байгаа. Жишээлбэл хүн одоо ямар нэгэн аваар осолд ороод нэг талынх нь хэсэг одоо цөмрөөд ч юм уу тий. Ингэсэн тохиолдолд одоо яах юм нүүрний йог хийгээд зүгээр болгочихно гэж байхгүй. Тэгэхээр бид нар бол нөгөө бодиттой зүйлийг ярих хэрэгтэй. Бусад арга аргачлалыг одоо яадгийн буруу шаагаад юм уу те буруутгаад иж болохгүй. Гэхдээ альва бүх арга аргачлал сүултээ юм аддикт болно гэж бас байдаг шүү дээ. Дом болдог. Жишээлбэл нэг хагалгаа хийцэн хүн бол нэжгээд хагалгаанд ордог те. Нөгөө байраа засангууд чинь нэг жохон хэсгээ засангууд нөгөө бусд нь айгу муухай харагдаад тэгэл засмаар санагдаад байдаг шүү дээ. Хөшрөө салангууд бууданд гологдоод гэдэг шиг тийм ээ. Яг тэрнтэй ижилхэн хүн одоо нүүрнийхээ аль нэгэн хэсгээр оролдоод эхлэхээр бусад хэсгүүдэд дахиад засварламар санагддаг. Гэтэл нүүрний йогийн хувьд бол одоо яадгийн ганцхан нүдний гэхгүй тий эн чинь ерөөсөө үндсэн бүх дасгалуудыг хийхэд хүзүүнээсээ ахуулаад нүүрэнд байгаа бүх 57 орчин булчинг идэвхтэй ажиллуулж чаддаг учраас нүүрнийхээ бүхий л асуудлыг бид нар нэг зэрэг шийдэх тийм боломжийг бүрдүүлж өгдөг. Багшаа ер нь за авчлаараа гэлс асууч. Одоо ингээд ямар одоо буруу үйлдэлүүдийг эмгтээчүүд манаас хийгээд идэг вэ? Таны анзаардгаар ч юм уу эсвэл таны бас нэг юм дагаж мөрддөг дадал байна уу? Энийг хэдүүлээ ярьчаа дараа нь бас энэ нүүрний йогийн нэг юм багшаасаа бас нэг юм дасгалуудыг бас сурыг гэж бас бодоод байна. Тэгэхээр таны хувьд бас ингээд өдөр тутамдаа хийдэг. Гэхдээ хүмүүс тэр болгон нэг юм анзаараад байдаггүй зөв дадал юу байдаг вэ? Эсвэл нөгөө талаараа эмгтээчүүдийн жоохон алдчихад байдаг те нүүрээ угаахтаа ч гэдэм үү эсвэл тиймэрхүү зүйл ер нь таны хувьд бас анзаарагддаг уу? Зөв энэ чинь бол айгу зөв асуулт байхгүй юу? Одоо жишээлбэл хүн зарим хүмүүс тэгж яриад байдیں۔ Одоо инээж болохгүй тэгэхээр үрчлээ гарна.
Тий. Үгүй эн чинь одоо тий энэ чинь нүүрний булчингууд чинь нүүрний одоо тэр сэтгэлийн илэрхийллийг гадагшаага илэрхийлж гаргаж идэг булчингууд байдаг штэ. Зарим одоо ботокс филлер хийцэн хүмүүсийг ингээд зурагтаар ярилцлага ингээ харж байгаа. За энэ бол нүрээрээ л дүүрэн юм хийлэгдсэн хүн байна гэж бид нар шууд мэддэг. Нүүрний булчингууд ерөөсө хөдөлгөөнгүй болцсон байж идэг байхгүй юу? Тэгэхээр нүүр бол угаасаа л хүний энэ дотоод сэтгэлийн илэрхийллийг гадагшаа гаргаж илэрхийлж идэг л булчингууд. Энийг хөдлөхгүй байх ямар ч боломж байхгүй шүү дээ. Хөдлөх ёстой. Харин эсвэргээрээ би юу гэж нөгөө зөв дадал гэж ярьснаар те юу гэж би зөвлөдгүү гэхээр харин ч энгийн үедээ нүрээ цэвэрлжээд нүрээ угаачаад юм уу те алгадах, хөнгөн цохих те ийм техникүүдийг маш сайн оруулж байгаа. Зөв. Энгийн үедээ ч гэсэн ижилхэн одоо хүн ингэ нэг жоохон нүүр ядардаг те нэг юм одоо өглөө босоод ингээд бүх зүйл ингээд нэг тийм оршицсан байж идэг штэ. Тэр үедээ бол ингээд нэг тийм хөнгөн алгадах, товших те энэ хөдөлгөөнүүдийг бол жижигхэн ингээд нэг тийм бүх булчингаа чангалж байгаа буцаага сулдаг ч юм уу те иймэрхүү хөдөлгөөнийг заавал хийж явах хэрэгтэй юм билээ. Ингэснээр тархинд ямар тохио очтгоо гэхээр арсыг одоо нөхөн төлжүүл залуужуул те эд эсийг сэргээ гэсэн тийм тохио очдог тий очдог. Тэгэхээр хөдөлгөөнгүй байх тусмаа төдий хэмжээгээр одоо ингээд одоо те хөгшөрдөг гэх юм уу эд эс маань ажиллагаагүй болдог. Тэгэхээр хөдөлгөөд байх тусам төдий хэмжээгээр энэ тархичин өөрөө за одоо эд эс ургуул шинээр шинчил те гэд ингээд тохио өгöd. Тийм шүү дээ. Булчин ч гэсэн одоо ингээл тийм булчин хөдөлгөх тусмаа л тий залуу байдаг шүү дээ. Залуу байдлаа ингээд хадгалж идэг. Тэгэхээр миний одоо нэг одоо мэдгүй зүгээр надтай адилхан хүмүүс зөндөө байгаа хэрэг. Ингээл ах юм биш. Ер нь бол бас хамгийн төлхөө бас нэг юу заалгамаар нь би. Заалгамаар нь би тэрээс мэдмээр байгаа юм болохоор адилхан эрэгтэй хүн ч гэсэн бас болно шүү дээ. Болгүй яах вэ? Тэнгүүд нөгөө нэг надад бол нэг юм айгүй том асуудал байна. Тэр нь яг давхар өрөө гэдэг асуудал байна. Энэ давхар өрөөтний асуудал бол зөвхөн надад байдаггүй байхад ер нь хүмүүст байгаа байх гэж бодож байгаа. Би одоо ингээд ер нь жингээ ингээл тураал ер нь ингээд бас турчдгийн хаяа. Тэнгүүд нөгөө нэг яг нүүрний хэсгийн тэр нэг яг давхар өрөө гэдэг хэсэг л үлдчихээл тэгэл одоо юу гэдэг багш нартай ярьдаг ч гэдэм үү. Тэнгүүд ингээд энэ нүүр турдагвэ гэдэг. Тэнгүүд наа чи ингээд биеэр ингээд пропорцороо турах юм аа. Тэгээ нүүр чинь барыг сүлд турд юм а ч гэдэм үү. Нэг ингэдэг тэнгүүд яг үннийг хэлэхэд надад нүүрмэл турж ивэл тэр гидтэй хамаагүй байгаа даа юм. Тэнгүүд яг энэ нүүрний яг энэ нэг давхар өрөөтэй хацар хэсэг тураах одоо дасгал байвал зааж өгөөч ээ. Нэрээ бас нөгөө туранхаа ч гэсэн бас давхар өрөөтэй хүмүүс байдаг байгаад идэг тийм. Тэгэхээр энэ дээр бас нэг тийм зөвлөгөө өгмөр байна. Одоо эн чинь нөгөө хоорондоо бүх юм нэг холбоотой байдаг шүү дээ тий. Одоо би нэг юм хилээ эргүүлэх дасгалыг би чамд зааж өгье. Гэхдээ энэ урлагийнхан маш их хийдэг. Одоо ялангуяа дуучид, хөтлөгч, жүжигчид эдэр айгүй хийдэг. Энэ өөрөө бас айгүй олон төрлийн тийм нэгдүгürt өвчнөөс урьдчилан сэргийлэх ангаах. За дээрэс нь одоо бид нарт бас нэг зөв дадлыг бий болгох ийм дасгал болж өгдөг. За чиний яриад байгаа тэр давхар эрүүг бас арилгахад бас их тусдсан болдог. За хөлийг ингээд уруулаа нөгөө тойргоор эргүүлдэг штэ. За. Тэгтээ маш сайн цаанаас нь түлхэж өгөөд мэдрээд удаан эргүүлнэ. Удаан эргүүлнэ. Одоо та хоёр ингээ харж байгаа шууд би сая ингээд эргүүлээ шүү дээ тийм. Энэ бол нэг амар тийм ачаал өгдөггүй. Яг удаан. Бүр ингэж түлхэж өгч хийж гин тий. Маш сайн цаанаас нь түлхэж өгөх хэрэгтэй. За та хоёр хийж байгаарай. Би тэр хооронд бас ярьжээ. За нэгдүгээрт хил зөвшөөрүүлэх дасгал болдог. Ялангуяа нас ахих тусам биднүүсийн эн чинь бас л нөгөө дотор булчин учраас те хилний энэ булчин сулраад ингээд ирэхээрээ настай хүмүүсийн үг нь ингээд сонсогддггүй шүү дээ. Дахин юу гинэ гэж хэлүүлээл ингээд байдаг те. Тэгээд дээрэс нь одоо зарим хүмүүсийг харж байгаа шүлсэн ингээд үсчээл байдаг. Энэ бас нөгөө хилний булчин суларсантай холбоотой байдаг. Тэгэхээр нөгөө үгээ их гоё тод ингээ хэлэх, хүнд хүргэхтэй. За тэгээ дуу хоолойны өнгийг өөрчилөхөд энэ дасгал бол маш сайнаар нөлөөлдөг нэгдүгээрт.
За хоёрдугаарт бол энэ уруулын цагирга булчинг бол чангалж өгдөг. Уруулын хэлбэрийг алдагдуулахгүй буюу уруулын энэ буланг доошоогоо ингэж унжуулахгүйгээр хадгалж өгдөг. За дээрэс нь нөгөө түрүүний ярьжсэн давхар эрүүгч гэсэндээ дэшигээ өргөж чангалж өгдөг. Одоо ингээ амар чилж байгаа тийм. Бүр ингээ чилээд ингээ нэг хэсэгтээ бүр яг энийг одоо нэг талдаа 5 эргүүлээд нийтдээ 10 эргүүлсний дараа, хоёр талдаа 10 эргүүлсний дараа ингээд бүр хил яриа ингээд нэг бадаарсан маягийн тийм ярихад айгүй хэцүү болчдөг. Яг ингээд зүгээр эргүүлэхээр бол хидч эргүүлэх гэдэг байна. Гэхдээ багшийн нөгөө гайд зааварчилгаагаар хилээ ингэж хүчтэй төрж одоо эргүүлэхээр хоёр эргүүлэхэд ер нь бол жоохон ингээд энэ хэсгээрээ ингээд чилэлт өгч. Сая нэг 4 эргүүлвэ яа. Яг тэр үед хэлсэн. За энэ ч тийм. Тэгээ та хоёр ингээд анзаарч байгаа бол айгүй шүлс ялгарч байна. Тэгж байна. Тийм. Энэ бол өөрөө нөгөө хоол боловсруулахын дэргэтэнд маш их тустай. Хоолны шингээлтийг сайжруулж өгдөг. Тэгээ нөгөө ер нь нас ахих тусам л энэ хүний шингэн айгу багасаад байдаг. Бүхий л одоо зүйл дээр те адилхан. Тэгэхэд одоо жишээлбэл энэ тасгалын тусламжтайгаар одоо энэ шүлсний одоо булчирхааг идэвхжүүлээд шүлсийг одоо ингэж ялгаруулах юм бол энэ хоол боловсруулахын дэргэтний үйл ажиллагааг дэмжиж буюу ажиллагааг сайжруулж тусалдаг гэж үздэг. Их гоё юм аа. Гэх мэтчлэн одоо нэг тасгалаас ургаад маш олон одоо хүний биед эрүүл мэндэд за гоо сайханд нөлөөтэйгээр ийм одоо ашиг тусыг үзүүлдэг. Жишээлбэл нүдний тасгал гэж бас адилхан байж байгаа тийм. Нүдийг бас л адилхан цагийн зүүнний дагуу ингээл эргүүлээл ингээл хардаг тийм. 1 цаг, 2 цаг, 3 цаг гээл тийм. Энийг ядаж ингээ хүн өдөр тутамдаа ингээд нэг цаг зав гаргаа 2-3 минут л болно шүү дээ. Ингээд хийж байгаа тохиолдолд хүний хараа мууддаггүй. Дээрэс нь хүний нүдний өнгө маш гоё тийм өнгөлөг байдаг, толгор байдаг. Тийм. Гадна талын одоо нүдэнд үүсдэг те дээд зохины хэсэг доошо бууж ирдэг, доод зохины одоо үрчлээ нуглаа үүсэж нөгөө утан цар үүсдэг штэ. Энэ бол одоо гарч ирэхгүй байх гэх мэтчлэн. Тэгээ гоо сайханд болон эрүүл мэндэд зөндөө их ашиг тустай байдаг нүрийн йогийн дасгалууд бол. За манай үзэгчид маань дагаад хийсэн үү сая ер нь яг та нарт маань хэрхэн нөлөөлөө ер нь саяны ингээд хилээ эргүүлж байгаа энэ дасгалыг хэдэн минут хийвэл илүү тохиромжтой байдаг багшаа. Нэг тал руу нь хэдэн удаа нөгөө тал руу нас ингээд аль тал руу нь эргүүлэх бах тий. Тэгээ сая багш маань хэлснээр та нар хилээ эргүүлэхдээ хилийнхэн булчин илүү чангалаад хүчтэй ингээд эргүүлэх нь зүгээр ингээд халтуурдаад эргүүлэх бас биш юм шүү дээ тийм ээ. Түргэн ингэж эргүүлэх биш. Энэ бол тийм ачаалал автгүй. Тийм учраас аль болохоор хилээ сайн урал руугаа түлхэж өгөөд тэгээд удаан тайвнаар одоо ялангуяа нөгөө амьсгал гэж ярьж байгаа шүү дээ. Бид нар нэг эргүүлэхдээ нэг сайхан урт гүнзгий амьсгал аваад гаргаад ингээд тойргоор эргүүлэх нь байна. За тэгээд яг тэр нөгөө нэг юм мэдрэмжээ юм уу чилэлтийг одоо маш сайн анзаарах мэдрэх хэрэгтэй. Тэр маань ч гэсэндээ бид нэр тасгал хийж явах үед бясалгалуулж өгч идэг. Ер нь хэдэн удаа эргүүлэх багш анхлан хийж байгаа юм. За нэг тал руугаа 5 удаа, нөгөө тал руугаа 5 удаа гэдэг чинь нийтдээ 10 удаа л эргүүлэхэд хангалттай. Өдөрт хэдэн удаа их вэ? Өдөрт заавал тийм яг хөө тийм заавал тэд идгсэн юм бол байхгүй шүү дээ. Яг хөө нүүрний йогийн цогц дасгалыг тухнаасаа ахуулаад хүзүү өрсөн бүх дасгалыг бол өдөрт 1 удаадаа тэгээд нэг дасгалыг бол нэг 10 тоо орчимд хамгийн багадаа хийдэг тий. Тэгэхээр одоо духны дасгал, нүдний дасгал, хацрын дасгал гэж тусдаа дасгалууд байгаа шүү дээ. Энэ дасгалуудыг цогцоор нь 1 удаадаа хий гэж зөвлөдөг. Яагаад тэгэхээр бас энэ нүүрний дасгалыг хэдэн 100 удаагаар бол хийдэггүй. Маш олон тоотоогоор хийдэггүй. Яагаад тэгэхээр нүүрний булчингууд тэнцвэртэй байх ёстой гэж үздэг. Одоо жишээлбэл бид нар нүүрээр хэдэн 100-аар хийгээд яг ямар төвшөнд хүрэхийг хүсэж байна гэдэг чинь. Одоо биеийг бол яах вэ? Тэг гарны гой булчин хөгжүүлээ, гой томруулъя, гой фит биетэй болъё гэдэг. Одоо нүүрийг фит болгоно гэхээр яг ямар байх вэ? Тэгээ тэр нь гоё үзэсгэлэнтэй сайхан харагдах уу гэдэг нь шүү дээ. Багшаа одоо ингээд таны саяны заасан одоо тасгал болвол бас энэ завжны хэсэг ч гэдэг юм уу тийм эрүү давхар ирэнд бас нөлөөлөх нь байна. Тэгэхээр эмэгтэйчүүдийн бас голлон зонхлон одоо нөгөө анхаарал хандуулдаг зүйл бол дух байдаг. За тэгээд нөгөө завж одоо эн чинь нөгөө гунигийн гурвалжин гэж яриад байгаа тийм. Энэ гурвалжин бол яалтчгүй ингээд жоохон тодорч ирдэм байх. Тэгэнгүүтээ энэ завжны унжилт байна. Тэгэхээр та эхнээс нь нэг манай үзэгчдэд нэг юм тоо болоод
тий. тасгал Яг энэ одоо хэсгүүдэд зориулсан нэг юм хөнгөн дасгалуудыг зааж өгье гэвэл ямар дасгалууд байх болоо. За тухны дасгал гэж ярьж байгаа тий. Ер нь бол энэ тухны булчин чинь өөрөө ямар одоо үүрэгтэй юм гэхээр ерөөсөө л энэ хүмсгийг дээш нь өргөж те энэ нүдийг ингэж томруулж өргөх тийм зориулттай. За тэгээд ингээд одоо хүмсгөө ингээ өргөнгөө тухан дээр ингээ том үрчлээ гарч байгаа шүү дээ тий. Тэгэхээр аль болохоор дасгалаа хийхдээ биднээс энэ одоо багш нарын зөвлөдөг бол гадна талдаа гүн үрчлээ гаргахгүйгээр дасгалаа хийгээрэй гэж зөвлөдөг юм. Тэгэхээр айгүй одоо тухны дасгалыг хийх амархан арга бол нөө гарынхаа алгаар дарж агаад тэгээд ингээд хүмсгөө хүчтэйгээр ингээ булчингаа агшааж ингэж хөдлөгдөг. Тэгэхээр нөгөө нэг бас арай юугаар ингэ дийшлүүлээ. Яг үнэн тийм. За тэгээ ингэж булчингаа чангална. Ер нь энэ тухны булчин гэдэг чинь асар чухал. За. Тухны одоо хэсэг та нар ингээл харалтаа ингээл доошгоо ингээ бол унчих юм бол тэр бүх хэсэг ингээ доошгоо унжиж эхэлдэг. Тийм учраас биднээсийн энэ одоо нүрийг дээш нь өргөж барьж идэг хэсэг энэ тухны хэсэг байж идэг. Тийм учраас тухайлбал айгүй чухал байгаа. Дээр нь хуухтайгаа үргэлжлээд арьсвал. Тийм. Тэгэхээр бид нар одоо бүр энэ хуухыг ч одоо хаях хэсгүй байхгүй. Энэ чинь бас их чухал хэсэг байж байгаа. Тэгэхээр ядчил энэ одоо толгоогоо угааж явахдаа тий үсээ угааж явахдаа бид нар энэ хуухны массажийг хийх. За өөрөө сайн чаддгүй маа гэхэд нэг 7 хоногтоо нэг удаа чадвал те ингээд нэг өсчөнд ороод үсээ ингээд сайхан массаж хийлгээд угаалгах. Энэ бол хуухны эрүүл мэндийг маш сайн дэмждэг. Дээрээс нь одоо үсийг эрүүл байлгахад бол тусалж өгдөг. Бид нар ч одоо ингээд үс салаалаад байна, үс өвчлөөд байна, үс унаад байна те. Одоо ямар арга чарга байна, үнэтэй бүтээгдэхүүн тэр үнэтэй үйлчилгээ гэл ингээл хайгаал яваад идэг. Яг үнэндээ хүн бол өөрөө нөгөө хүний энэ организм чи өөрөө ухаалаг систем учраас өөрөөгөө апдейт хийх, эдгэх чир чанар маш өндөртэй байдаг. Тийм учраас зүгээр би бол үсэн дээр би одоо ч үсээ будадгүй. Миний үс чинь ингээл манай зарим нэг өсчөнд ингээл орохоор ямар урт урагчваа гэж тэгдэг байхгүй. Тэгээ би үсээрээ нэг айхтар оролдох дурггүй. Гэхдээ бол үсэндээ бол массаж хийлгэх ерөөсөө миний гол ингээд дадал байдаг байхгүй. Тэгэд тэр дадал маань өөрөө миний үсийг сайхан эрүүлээд байлгадаг юм байна гэж ер нь ойлгодог. Тэгэхээр нүүрэнд нөгөө массаж хийх, нүрээрээ дасгал хийх ялгаа байхгүй ч цусны эргэлтийг сайжруулна. Тэгээ арсыг одоо эрүүлжүүлнэ. Тэгээ арсны одоо бүх зүйлийг дэмжиж өгч идэг тий. Яг тэрнтэй ижилхэн хуйхчихсан адилхан. Тэгэхээр ингээд тухны дасгал гэдэг маань өөрөө ер нь бол одоо тухны дасгалаа хийлээ хуйх руугаа бас хөнгөнд оршдог ч юм уу. Эсвэл хөрхөн ингээд массажлаад ингээд бас нэг тийм зөв дадалтай байвал зүгээрээ самдаг ч юм уу тий самдаг. Ер нь одоо сүүлийн үед чинь бас самнахаа болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр дээр үед бас их энэ өвөө эмээ нар чинь өөр ингэсэн самтай тэгээд самаа байнга аваад явж идэг тий. Тэгээд цусны эргэлтээ байнга ингээд сайжруулдаг. Тэгэхээр өөр ингэсэн бас самтай яагаад ингээд самнана гэдэг чинь бас их бидний эрүүл мэндэд тустай зүйл байгаад байна шүү дээ. Саяны огшоо энэ дасгалыг ер нь зөв хийж байгаа, буруу хийж байгаагаа яаж мэдэх вэ? Энэ бол харьцангуй нөгөө одоо ингээд олон нийтэд зориулж байгаа учраас нөгөө харьцангуй амархан гэх юм уу те ийм одоо нэг айхтар техник ороод байхгүй тийм дасгалыг хилээд байгаа. Тэгэхээр харьцангуй энэ дээр бол гайгүй алгаараа дарж агаад хөмсгөө дэшээ өргөлөө те 10 удаа хийх нь шүү дээ. 10 удаа хийгээд тэгээд төгсгөл дээр нь ингээд дэшээ өргөж жоод 10 тоонд бариад өг. За ойлголоо. Тийм. Тэгээд барихтаа ингээд зүгээр барихгүй шүү дээ. Бүгдээр нөгөө амьсгалаа хийн. Амьсгалаа. Одоо амьсгалаа ингээд мартчихж байгаа зү тийм. Мартцсан зүгээр л нэг ингээд. Тэгэхээр нөгөө амьсгалаа ингээд аваад гаргаал ингээд хяналтайгаар хийн гэсэн үг. За дараагийн нэг үзүүлэх дасгал бол нүдний дасгал. За нүдний дасгалыг энгийн аргаар бас ингэж хийж болдог. Одоо урагшаа хараад хүн ингээ онийн. За. Онийн гэдэг маань анин гэсэн үг шүү дээ. Ингээд нүдний яг эргэн тойрон дээр цагираг булчин чангална гэсэн үг. За ийм энгийн аргаар ингэж хийж болно. Энэ бол бас л одоо нүдний булчинг чангалж өгдөг, тэнцвэржүүлж өгдөг ийм дасгал байгаа. За дээрэс нь одоо энийг өшөө бүр жоохон тийм хүндрүүлээ гэх юм бол дээшээгээ толгойн орой руугаа харна. Ингэхдээ хөмсгөө өргөхгүй. Ялангуяа хөмсөг өргөж ярьдаг, хөмсөг өргөх дуртай хүмүүс бол бүх дасгал дээр ингээ хөмсгөө өргөх гээд идэг. Тэгж хийхгүй. Хэрвээ хөмсөг өргөгдөд байх юм бол гарынхаа алгаар бас ингээ дарчих. Энэ болж гинөө. Болж байна. Тийм ээ. Манай залуугийнх болохоор өргөгдөх гээд байгаа байхгүй тийм. Би ер нь дандаа ярихтаа нөгөө дандаа ингээ хөмсөг ингэж яг зөв. Тийм. Тэгэхээр тэгж дасгалаа хийхгүй нэ. Хэрвээ өргөгдөөд ингээд өөрөө хяналт тавьж чадахгүй байгаа юм бол гарынхаа алгаар дарж агаад харц дээшээ толгой оройроо бүр таазныхаа хэсэг рүү харж агаад за тэгээ онийн одоо
Онёод үз. Нэг удаа би нөгөөш йогийн онлайн сургалтанд суугаад тэрийг машиндаа игээд явж байсан байхгүй. Тэгээ бөглөрөлт янз бүрийн ингээл нүүрний хувирал гаргацсан байсан чи хажуудлын машины ах бүр над руу айгүй арцсан. Юу хийгээд байна гэсэн. Тийм тохиолдол зөндөө тийм бах тийм ээ. Тэгээд ингэж минь зарим хүмүүс ч нөгөө таксины хойно суучаад идэрхийгээ тэгээд нөгөө таксиныхын жолоо ч нөгөө талдандаа ингэж гайхаад хараад бүр та зүгээр үү мүгээр үү гэж асуудаг гэдэг байгаа байхгүй тийм. Тэгээ одоо энэ нүүрний йогийн бас гоё юм болохоор одоо ингэж хэрхэн ер нь одоо ямар хугацаанд үр дүн ер нь гардаг. Одоо би ингээд нэг сарын дараа нэг ер нь мэдгэдэггүйц харагдах болов. Нүүрний йог бүр айгүй хурдан гардаг. Вау тийм. Бүр 5 хоногт ч гардаг. Тийм. Одоо ингээд та нар маань Бадамлынхаа йог төвийн тэр пэйж рүү ороод ингээд хүмүүсийн үр дүнгийн зургийг хараараа дандаа сар болсон хүмүүсийн үр дүнгийн зураг байгаа. Үнэхээр гайхамшигтай гоё үр дүн гарсан байдаг. Багшаа. Одоо та сая ингээд духан дээр өглөө, нүдэн дээр өглөө, бас энэ давхар ирүүн дээр өглөө. Яг энэ гунгийн зураас нь дээр бас ямар арга тэрэн дээр айгүй амархан юм тасгал байгаа. Нөгөө хоёр тал руугаа хийлдэг штэ. Тий. Эн чинь нэг талын сунгаад нөгөө талын агшаагаад байгаа юм тасгал байхгүй юу? Бас удаан уу ер нь. Эхлээд ингээ хоёр талаа маш сайн ингээ хоёр тишээ ингээ дүүргээд. Эхлээд ингээ халаачна. Тэгэнгүүтээ дараа нь баруун талдаа 10 тал, 10 тоо, зүүн талдаа 10 тоо, тэгээ хоёр хацраа хоёулангийн дүүргэж жагаад 10 тоо. 10 тоол гэсэн үг шүү дээ. Гэхдээ ингэж дүүргэхдээ өшөө бүр уруулан дээр нэг хурууга тавьж жагаад бүр сайн дүүргээд үг. Бас амьсгал шүү дээ. Тийм, амьсгалаа яг жигтгэн аваад гаргаад. Ой шууд тасгалтаа анхаарад амьсгалгаа мартаж байгаа зү тийм. Тэгэхээр хамраараа амьсгалаа аваад, хамраараа удаан тайвнаар гаргаад. Ер нь л хамар юм биш үү тийм бас ингээл. Одоо тэгээд их гоё тасгалуудыг заалаа манайхан ч гэсэн ер нь сурсан байх гэж бодож байна. Бас ингээд айхтар техник ороогүй ер нь хөнгөн тасгалуудыг багш маань зааж өглөө их баярлалаа агшаа. Тэднийг асуулт байна л да. Одоо маш олон онлайн хичээлүүд байна. За тэгээд нөгөө компьютерийн цанаас зааж ийн ер нь энэ нүүрний йогыг бас танхимаар ордгоо. Ер нь аль нь илүү таны бодлоор үр дүнтэй байгаад байна. Мэдээж та бүхний Бадамлынхаа йогийн пэйж хуудсанд бол олон өөрчлөлтүүд гарсан бас зурнууд байд юм байна. Тэгэхээр таны туршлагаар тийм ээ хамгийн үр дүнтэй байгаад байгаа нь бас юу байдг юм болоо? Яг хүн болгон өөрлөлтөө одоо жишээлбэл маш сайн гоё үр дүн гаргаад амьдралдаа дадуулаад хийгээд баярлалаа талархлаа гэд явж байгаа хүмүүс зөндөө байгаа. Гэтэл нэг удаа орж ирчээд ингээд нэг ганц хоёр хийж үзээд тэгээ ингээ хайчдаг хүмүүс ч зөндөө байгаа. Тэгэхээр энэ бол тухайн хүний өөрийнх нь сонголт байхгүй юу? Тэгсэн мөртлөө би арсаа гоё олгомоор байна. Би залуужмаар байна. Одоо яах вэ гэд ингээ сандраад гүйлдэд байдаг. Яг үнэндээ ингээд тасгал зааж өгөөд нэг өдөртөө 15 минут орчим ингээд нэг цаг зав гаргаад энэ хідэн тасгалыг хийчээчтэй гэд ингээд бараг л одоо гуйхаар үйлдэл авахгүй өвгөнд орохгүй гэдэг шиг те. Тэгээд тэр тохиолдолд яхав дээ. Ер нь бол тэгээд цаг хугацааг төтлөөд тасгалаа хийгээд эхэлж байгаа хүмүүсийн хувьд бол яг тэр насаа залуугаар нь хадгалж үлдээж байгаа гайхамшигтай. Одоо цаг хугацааг бид нар чинь бол одоо ингээл өдөр болгон бид нар тий бараг л энэ цаг хугацаа чинь биднүүсийг хүлээхгүйгээр ингээл өнгөрөөд байна штэ. Гэтэл 5 жилийн дараа хүний арьс ямар байх вэ? 10 жилийн дараа ямар байх вэ тий? Өнөөдөр эхэлсэн хүн бол 5 жилийн дараа яг тэр хിവэрэ байж чадна гэдгийг би бол үнэхээр бүр амлаж хийлж одоо чадхаар ямар гоё юм бэ? Үнэхээр гоё. Гайхалтай олон жил хийгээд ингээд залуу насаа удаан хугацаанд хадгалаад арьсаа гоё ингээд хадгалаад явж байгаа хүмүүс зөндөө байгаа. Би өөрөө ч гэсэндээ энэ одоо арга аргачлалыг бас амьдралдаа хэрэгжүүлээд энэний үр дүнг ингээд үзсэн. Миний үр дүнгийн зураг ч гэсэндээ фэйсээр айгүйх явдаг штэ. Манай Бадамлынхаа айгүйх байдаг. Шууд одоо толгонд орж ирж байна. Тэгэхээр би айгүйх цаг хугацааг бас ингээд хэмнсэн, дөтөлсөн, дээрэс нь айгүй гоё хаппи ад жаргалтай амьдарч байгаа хүний хувьд те би ингээд та нар манд дасгал хий, энгийн арга аргачлал хамгийн гайхамшигтай зүйл байдаг шүү гэж одоо хэлмээр байдیں۔ Хэдийн хэмжээгээр нүүрний йогийг залуу эхлэн төдий хэмжээгээр арьсаа залуугаар нь хадгалж үлдэх боломжтой. Миний хувьд бол нэг 38 настай би нүүрний йогийг хийж эхэлсэн.
Гэхдээ би одоо ингээл нэг зүгээр нэг 30 гарантаа 40-төөдөө гэд хүнд хилчгэд бол нэх айхтар ингээ хол зөрөөд байдгүй. Ер нь хүн бол ингээл хардаг. Тэгэхээр би байгаа наснаасаа бол бас ингээд залуу тий харагдаж чаддаг тэрүүгээр гайхамшигтай олон хүмүүсийг ч гэсэн бас тийм залуу харагдаж чадж байгаа. Дээрэс нь өөрчлөлт үр дүн гаргасан гоё одоо манай дээр явдаг нууралдаанд шагнал авсан хүмүүсийг бол уулзаж ярилцаж үзсний хувьд бол гайхамшигтай үр дүнтэй. Хамгийн гол нь хийхгүй бол ямар үр дүн гарах юм? Юу хүлээх юм бид нэр те хийжэж үр дүн гарна өөртөө хайртай өөртөө тууштай байх тэр арга замыг сонгоорой л гэж хэлмээр байгаа. Багшаа нэг юмыг асуумаар санагдлаа. Та энэ дээр бидний нөө ярилцах цаг ер нь дуусж байгаа учраас богинохан хариулаад өгөөрэй гэж хүсэж байна. Мэдээж нөө гоё ярстай байхад бол эрүүл хүнс гоё сайн нойроо чанартай нойроо авах одоо амьсгал йог гэл олон зүйл байх. Гэхдээ багшийн хувьд бас нэг юм нууц типүүд зөвлөгөө бас юу байх бол тийм ээ гоё ярсаа залуугаар нь авч явах өдөр тутмын нэг тийм хүний мэдээд байдгүй тийм дадлаасаа бидэнтэй хуваалцахыг хүсэж байна. Ерөөсөө арсны хамгийн их хөвшрөлтөнд нөлөөлдөг зүйл бол стресс, нойргуудл. Тийм учраас хэрвээ та стресстэй төрлийн амархан стресстэй төрлийн хүн байвал өөрийнхөө тэр стресс менежмент гэдэг зүйлийг л амьдралдаа бий болгоорой. Дээрэс нь ерөөсөө л нүүрний йог. Миний ерөөсөө хоёр зөвлөдөг зүйл тэр нэгдүгürt стрессгүй амьдрах буюу мэдээж стрессгүй амьдрал гэж байхгүй. Өглөө бид нар нүдэ нээлээ стресстэй нүүр тулдаг. Тэгэхдээ стресс менежментийг амьдралдаа хэрэгжүүлээд тэгээ стрессийг даван туулах арга аргачлалыг мэддэг болсон хүмүүсийн хувьд бол айгүй хаппи амьдардаг. Дээрэс нь ингээд туртаа зүйл одоо биднээсээ те юу хийх туртаа юм. Юу хийвэл миний стресс арилдгийн те юу хийвэл би энэ ад жаргалыг мэдэрдгийн тэр зүйлээ бид нар одоо тий мэдрэх хэрэгтэй, сурах хэрэгтэй. Тэгэхээр тэр маань ч гэсэндээ бас стресс менежментийн нэгт ордог. Тэгэхээр ерөөсөө л ингээд стресс менежментийг амьдралдаа хэрэгжүүл дээрээс нь дасгал хий. Бие гоё болох гэдэг бол биеийн дасгал хий. Нүрээ гоё болох гэдэг бол нүрний дасгал хий. За бүр тэр байтугай би эмэгтэйчүүдэд хэлдэг. Өтрээ одоо тий эрүүл байх, өтрээний булчин тэнцвэртэй байх бол эмэгтэйчүүдийн хамгийн чухал зүйл. Хүн бол ерөөсөө хөлнөөсөө хөгшөрдөг гэдэг шиг эмэгтэй хүн өтрээнээсээ хөгшөрдөг. Тийм учраас өтрээний булчингаа бид нар эрүүл байлгах, дээрэс нь одоо тэнцвэртэй байлгах бол хамгийн чухал зүйл байдаг. Тийм учраас өтрээний дасгалыг ч гэсэн бид нар хийх ёстой. Тэгэхээр эмэгтэй хүн залуу байдал байна гэдэг зүйл маань бас нэлээд олон зүйлээс хамааралтай. Тэгэхдээ дасгал бол нэг номерт байдаг зүйл гэдгийг олон жилийн одоо туршлагаасаа гэх юм бол тийм хуваалцж байна. За маш их баярлалаа. Тэгээд багшигаас дахин урьмаар санагдчихлаа. Илүү бас гой мэдээллүүдийг бидэнд өглөө танд их баярлалаа. Тэгээд ирээдүйн их үлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье, эрүүл их ад жаргалыг хүсье агшаа. За баярлалаа. За баярлалаа.